За сайн бацхан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн дугаараар та бүхэндээ хоёр зүйлийг үзүүлнэ. За нэг нь болохоор би нэг ийм гоё дизайнтай постероор хийсэн маа. За энийг яаж хийдгийг үзүүлье. За хоёрдугаарт нь энэ одоо шинэ жил болж байгаа тохиолдолд нэг ийм богино хэмжээний одоо хөдөлгөөнт тийм ээ постэр хийсэн баа. За бүгд харцгаая. За тэгэхээр ерөнхийдөө бол Merry Christmas гэдэг тийм ээ шинэ жилийн Санта ирж байгаа юм нэг хөдөлгөөнтэй юм хөөрхөн юу байгаа. За эхлээд хэдүүлээ юу яа одоо энэ юу хийх энэ постерыг хий. За эхлээд бол бид нэр фотос руу очиж жоод зүч чинь crunch гэдэг тийм ээ. За ингээд за тэгээ энэ дээр юм янз янзын сонирхолтой эффектүүд байгаа. За би болохоор энийг авсан байгаа. Тий. За тэгээд дээр нь бас энэ дээр дахиад нөгөө граффити гэдэг энэ янз янзын юм гоё зурнууд эдэм билээ. За энэ зургийг авсан баа. За энэ зургаа хэдүүлээ ингэж яхан яачи. Энэ дээр ингээд оруулчихна. За тэгээд энийг бид нар edit руу орж жагаад дүү тон гэж ороод тийм ээ. За энэ кастом гэж ороод энэ харна штэ. Энэ харын нөлөөлийнх нь нэлээ ингээд нэг бүр тас харч биш бас тийм ээ. Цагаан ч нэг дунд зэргийн болгоод тийм ээ. Нэг иймэрхүү болгочихно. За тэгээ энийг бид нэг дөрвөн булангийн бас ингээд яхна ингээд дугуулчихна. За тэгээд энэ дээр юу руу очиж жоод элемент руу очиж жоод бид юу яах хэрэгтэй байгаа. Instagram пост гэдэг нь чинь одоо энэ Instagram постны янз бүрийн одоо юмуд байгаа. Instagram пост гэдэг нь чинь одоо энэ Instagram постны янз бүрийн одоо юмуд байгаа. За энэчнээс бид нар бол яхна сонголтоо хийн. За энийг оруулж ирнэ. За тэгээ Instagram хаяг сонгочоод тийм ээ энэ edit руугаа орчоод энийг бас сүйдэр өгөх хэрэгтэй байгаа. За тэхийн тулд бид нар shadows руу орно. За тэгээд энэ drop гэдгийг дараад за тэгээд энэ эхнийх нь 58% оруулж. Тийм ээ. За энэ 62 болгоод энэ 69 болгоод за 69 болгоод за тэгээ энийг 91 болгочих заяа. За тэгэнгүүт одоо ийм хайхна энэгээр ийм сүйдэр өсөж штэ тийм ээ. Энэ дээрээ бид нар юу оруулж ирнэ? Энэ зураг руу орж байгаа саяхан энэ зургийг оруулж ирнэ. За энэ зургаа болохоор энэ дотороо бол яхна багтаагаад ингээд оруулчихна. За энийг ингээд оруулсан. За тэгэн дээр болохоор жоохон ингээд энэс нь гаргаад за ингээ оруулсан ба. За энэ бөөрийн дээр нь болохоор бид нэр юурууг очичоод элемент руугаа очичоод фрейм оруулна. Бөөрийн фрейм оруулах хэрэгтэй байгаа. За энэ дээр нь за энэ фреймс гэж харж байгаад бөөрийн фрейм оруулчихсан. За тэгээ энэ маань бол яхна энэ дээр байх хэрэгтэй. За тэгээ энэ дээр бол саяхан нөгөө зургуудаас өөрхөн зургийг оруулчих штэ тийм ээ. За ингээд за яг энэ нөгөө нэг жоохон өнгөтэй байгаа тийм ээ. Тэгэхээр хар цагаан ерөнхийдөө явж байгаа учраас би нэг бас edit оруулаад нөгөө ятсан фильтр рүүгээ ороод тийм ээ бүр хар цагаан болгоцсон байгаа. Тэгэхээр бас жоохон сонирхолтой санагдаад классик тийм ээ хар цагаан. За ингээд яг нөгөө таны постэр баар бэлэн болчлаа бас жоохон сонирхолтой юу байгаа хэвчээ тийм ээ. За дараагийнх нь болохоор энэ юу байгаа? Энэ шинэ жилийн одоо ийм юу хийсэн байгаа. За эхлээд бол би энэ гар утасны хэмжээтэй юу авсан байгаа. Дэвсгэр авсан. За энийгээ тэгээд ийм улаан өнгөөр яасан. Нов ингээд янгууд чинь ерөнхийдөө бол тийм усанд цас орж байгаа юм шиг тийм одоо эффектүүд байгаа. За ийм цас орж байгаа ийм snow ингээд оронгууд чинь ингээ хаагаад болохоор ингээд орчин. За энийг бол ерөнхийдөө ингээ нэлээ том болгоод за тэгээ энийг 2 болгочихно. За тэгэхэд яхна нэгийн доотлолт нь нэгийн дээдлэлт нь ингээд за ингээд гэж оруулж болно. За надад болохоор энэ бас таалагдаад энийг ингээд тавцсан байгаа.
За тэгээ энэ дээрээ бид нар ингээд тийм ээ энэ дээрээ юу бичих вэ гэхээр find tree гэдэг ингээд ерөнхийдөө бол яг модел гэдээ ячаад болно. За энийгээ тэгээд бид нар өөрийнхөө бартлынхын нүүтэй олон ангитай адилхан ингээд болгочих. За тэгээ энэ дээр нөшөө бас юу хав гэдэг элемент дээр бид нар юу оруулна. Ийм нэг чигдэг лээ. Энэ санта ирж байгаа нэг юм юу байгаа. За энийгээ бид нар нөгөө талаас нь ирж явах юм бол эргүүлчих. За тэгээд энийгээ бас улаан өнгөтэй болгочих болж байна. Эндээгээр улаанаар явуулах гэж юм чинь тийм ээ. За тэгээ анимашн гэж харж байгаад энийг бас ингээд за ингээд анимашн явж байгаа юм шиг тийм ээ. Speed-ийн байгаад за тэгээ энийг ингээд даана гэдэг ч тийм ээ. За тэгэнгүүт энэ маань бол яг нь одоо ингээд явна гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгвэл харах юм. За тэгээ энэ дэр өөр юу оруулах вэ гэхээр яг Merry Christmas гэд элемент рүү очиж Merry Christmas гэж биччихсэн. Тэгэнгүүт одоо маш олон янзын Merry Christmas гэж бичсэн байгаа. За аль өөртөө таалагдсанаа бол ингээд сонгочих. За би энийг сонгосон. За тэгээ энийхээ өмнөд нь бол яг цагаан болгочих хэрэгтэй. Тийм за өшөө юу вэ? Энэ улаануудын бүгдийн цагаан болгочих. Нөгөөний ч гэсэн шарын ч гэсэн цагаан болгочих. За төгшөө бас энэ дээр ингээ trees гэ мод гэдэг ингээ бичингүүт чинь мод гараад ирэн. За тэгээд яг энийг бид нар яг ингээ ус өнгийн цагаан болгочихно. За тэг хоёр болгоод ингээд тэгэхээр дээдлэлт нь надад бид нар бас юм decoration ингээд үүсэлжүүл бас аягүй хөөрхөн байгаа. За тэгээд илүү орж жаваад тийм ээ юу яач элемент дээр за ингээд ячиж болж байна тийм ээ. За тэгээд энийг бид нар ингээд даблтчил duplicate хийчих юм бол энэ маань нэг хоёр болчихно гэсэн үг тийм ээ. За тэгээд хэдүүлээ ингэж үзье. За тэгээд яг энэ доотлолт нь бас ай оруулахыг бол яачих шүү дээ тийм ээ. Энд чинээсээ аудио руугаа орж аваад одоо би энэ чинь Санта гэдэг Санта тийм аа ямар аян гэсэн чинь Happy Santa гэдэг. За тэгэл яг энэ чинээсээ preview за ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа баяртай.